Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн хичээлээр файл гэж юу вэ? Түүний шин чанарын тухай үзэх болно. За, файлыг монголоор ер нь орчуулдаг байгаа. Файл гэж ярьдаг байгаа, англи үг байгаа. За, файл буюу өгөгдөл, дата, бичвэр гэсэн утгатай үг байгаа. За, тэгээ файл ер нь одоо яг компьютерийн хэрэглээний хамгийн гол зүйл байгаа. Файлгүй бол одоо компьютерийг хэрэглэхэд маш төвөгтэй болчихно. Файлыг бид нэр ингээд шинээр үүсгдэг, хадгалдаг, дамжуулдаг, устгадаг, хувилдаг гэл файлыг бие биендээ дамжуулдаг гэх мэт маш олон үйлдэлүүд хийдэг. Файл маш өөрөө шин чанартай тийм одоо компьютер хэрэглээний хамгийн гол зүйл байгаа. За, файл дээр хийдэг үйлдэлүүдийг бол файл дээр хийдэг функц гэж ярьдаг байгаа. Функц гэдгийг одоо математикийн хичээл дээр хүртэл функц гэж ярьдаг байгаа. Функц гэдэг үгийг орчуулбал ер нь үйлдэл гэсэн үг төгтөг юм байна. Энэ үйлдэл нь болохоор файл дээр хамгийн гол хиймэдэг юм болохоор үйлдэлүүд хийх боломжтой байдаг ба. За, бидний мэдгээр бол устгах боломжтой байдаг. Шинээр үүсгэх боломжтой байдаг. Хуулах боломжтой, хувилах боломжтой байдаг. За, илгээх боломжтой байдаг. Апплойд хийх одоо илгээх боломжтой байдаг. Даунлоод хийх буюу одоо татах боломжтой байдаг. За, файлуудын төрлүүд гэвэл за, зургийн файлын юм кластер буюу одоо зургийн файлын юм төрлүүд ерөнхий төрөл дотор зургийн файл дотор одоо JPG гэсэн төрөл байдаг. Тэр нь одоо яг зургийн файлын үндсэн зураг гэж болно. Үндсэн төрөл гэж одоо ихэнх утаснууд, ихэнх камерууд зураг, дижитал камерууд ухаалаг утаснууд зураг авахд тэр JPG хвчлэн өргөтгөлтэй авдаг байгаа. За, GIF өргөтгөлтэй буюу одоо юм хөдөлгөөнтэй, анимашнтэй өргөтгөлтэй зургийг бол GIF өргөтгөлтэй байдаг. За, PNG өргөтгөлтэй байдаг. За, тэр нь болохоор юм нэвтрэлттэй юм трансфер одоо нэвтрэлттэй зураг байдаг байгаа. За, гэх мэтлээ ингээд яг үндсэн гурван төрлөөс гадна одоо миний мэдхгүй бас зөндөө төрлүүд байгаа. Миний хэрэгэлдэггүй зөндөө төрлүүд байгаа. За, тэгээ текст файлын төрлүүд бол одоо зөндөө байна. TXT гэсэн одоо яг үндсэн файл одоо зураг текст эдитерийн үндсэн файл байна. Word-ийн одоо Microsoft Office Word програмын doc гэсэн өртгөлтэй файл байна. За, docx. За, тэгэл PPT, Excel програмын XLX гэдэг зөндөө өртгөлүүд байна. За, энэ өртгөлүүдийг ер нь бол англиар бас формат гэж ярьдаг байгаа. За, программистууд бол монголоор ярьдаггүй. Дандаа тэр энэ хвчлийн мэргэжлийн нэр томьёодыг дандаа тухайн улсын англиар нэрээр ярьдаг байгаа. Формат гэж ярьдаг. За, өөр аудионы өргөтгөл гэвэл одоо аудио буюу одоо энэ дууны өргөтгөлүүд гэвэл дууны файлын өргөтгөл гэвэл одоо хамгийн түгээмэл нь MP3 байна, MP4 байна, AVI гэл WAV гэл маш олон өргөтгөлүүд байдаг. Видео файлын өргөтгөл бас зөндөө байдаг байгаа. За, хамгийн түгээмэл бол одоо MP4 болсон байна. За, тэгээ MOV файл, MPEG гэх мэт одоо зөндөө өргөтгөлүүд байдаг байгаа. За, энэ өргөтгөлүүд одоо яагаад ийм олон төрлийн өргөтгөлүүд байдаг вэ гэхлээр юм байна. Тухайн програм зориулсан програмаас ингээд ийм гарч байгаа тэр дата мэдээллийг ингээд ийм хатгалж байгаа тэр хэлбэрийг нь болохоор файл гэдэг байгаа. Тэр файлыг ингээд тухайн програм хатгалж байгаа хэлбэрийг нь болохоор формат гэдэг байгаа. Тэр формат нь болохоор одоо Microsoft Word-ийн програм бол одоо doc гэж гардаг. Doc гэсэн өргөтгөлтэй гардаг байгаа. За, ийм зүгээр юм програм бичдэг юм бүр юм програмын өргөтгөл бол ийм exe өргөтгөлтэй байдаг байгаа. Одоо Windows-д ажилладаг юм програм өргөтгөл бол exe өргөтгөлд байдаг байгаа. За, өмнөх хичээл дээрээ би аппликейшны талаар ярихад аппликейшны өргөтгөл буюу формат нь бол APK гэсэн тийм APK гэсэн өргөтгөлтэй байдаг байгаа.
За зургийн өргөдгөл бол ихэвчлэн JPG-с өргөдөлтэй байдаг. Гэх мэт одоо юм тухайн програм дээр ажиллаад хийгээд файлаа хатгалахдаа одоо дамжуулах ч юм уу илгээх зорилготой файлаар хатгалахдаа тэр нөгөө тухайн програмын заасан програмын одоо програм дээр хийсэн тухайн програмын боломжтой тэр өргөдгөлөөр хатгалдаг баг. За зарим програм бол ингээ маш олон өргөдгөлтэй файлуудыг бол унших боломжтой байдаг. Зарим програм бол яг тухайн өөрийнхөө л програмыг унших боломжтой байдаг байгаа. За жишээ нь Photoshop гэдэг зургийн програм байдаг байгаа. Тэр бол ингээ тийм PDF файлыг уншиж чаддаг, JPG файлыг уншиж чаддаг, GIF файлыг уншиж чаддаг, PNG файлыг уншиж чаддаг, PSD файлыг уншиж чаддаг гэх мэт олон өргөдөлтэй файлуудыг уншиж боломжтой байдаг. Microsoft Word болохоор ихэвчлэн одоо өөрийнхөө doc болон docx файлыг уншдаг боломжтой байдаг байгаа. Тэгвэл бас хатгалахдаа эргүүлээд өөрөө нээж уншихтаа бол юм боломжтой байдаг. Тэгэхээр хатгалахдаа бол юм олон өргөдөлтэй файлаар бас хатгалах боломжтой байдаг байгаа. Жишээ нь Microsoft Word бол жишээ нь вебийн өргөдгөл болох HTML өргөдгөлөөр бас хатгалах боломжтой байдаг байгаа. За тэгээ файлыг интернет орчинд болон онлайнд орчинд хатгалдаг байгаа. Ихэвчлэн одоо яг миний 10 жил одоо надаас юм одооноос эхлээд ер нь одоо үеэс эхлээд ер нь ихэвчлэн хүмүүс юм онлайн орчинд ашигладаг болсон байна. Тэрнээс өмнө бол ер нь ихэвчлэн өөрийнхөө компьютер дээр ч юм уу, ажлын компьютер ч юм уу, гэрийнхэн компьютер дээр юм файл хэлбэрээр нь шууд юм хард дискэн дээр хатгалдаг байсан бол одоо л ер нь бол ихэвчлэн юм Google Drive ч юм уу, Dropbox ч юм уу, эсвэл одоо манай амжилт.com-ийн хичээлийн санд ч юм уу юм интернет орчинд хатгалдаг болсон байна. За интернет орчинд хатгалдгийн давуу тал нь болохоор юм одоо сүүлийн үед ихэвчлэн интернет орчинд файлыг хатгалдаг болсон. Тэрний давуу тал нь гэвэл гэрээсээ үзэж байгаад гэрийнхэн компьютероос үзэж байгаад өөр одоо гар утаснасаа үздэг ч юм уу, эсвэл өөр айлын компьютероос ч юм уу, өөр газраас интернеттэй компьютероос үзэх боломжтой болдог байгаа. Тухайн файлыг ашиглах боломжтой болдог байгаа. Сул тал нь гэвэл интернет орчиноос ингээд нууц үг алдах ч юм уу, хакердуулах ч юм уу, устгах юм бол одоо таны файл устгах боломжтой байдаг байгаа. Харин гэрийнхэн компьютерт татгалах юм бол зөвхөн гэрийнхэн компьютероос үзэх боломжтой. Харин устгах ч юм уу, хакердуулах боломж бол арай багасдаг байгаа. Гэтэ мэдээж гэрийн компьютер руу ч гэсэн хакерт арих боломжтой учраас устгах боломжтой байдаг байгаа. За файл болохоор юм файлыг болохоор нэг өвөрмөц шинж нь бол файлыг ингээд юм дамжуулах боломжтой байдаг байгаа. За одоо жишээ нь одоо би Америкт байгаа компьютероос сервер компьютероос гэртээ би ингээд Монголоос Улаанбаатараас юм файлыг үзэх боломжтой байдаг. За тэрний цонгодог жишээ нь бол энэ YouTube-ийн видео бичлэгийг бол видео файлыг бол юм YouTube-ийн серверээс бүр Америкийн серверээс Монголд ингээд үзэж байгаа жишээ. Тэгэхэд бол ямар нэгэн тийм гацалтгүй интернетийн хурд хит бага биш бол гацалтгүй. Тэгээд дамжуулалт нь маш амархан байдаг байгаа. Ямар нэгэн хүнээс гуух ч юм уу, хүлээх ч юм уу. Хэрвээ тэр Америкаас юм шуудантай биетэй юм дугтуу файл ирсэн болвол CD-н дээр бичсэн юм файл ирсэн бол тэр бол маш удажж маш олон дамжлага дамжиж иж машинаар ч монгоцоор нэлээд удаа явж иж үзэх байсан бол интернет орчинд ингээд дамжуулж байгаа файл маш хурдан үзэх боломжтой байдаг байна. За файлын бас нэг юмыг мэдэх хэрэгтэй. Тэр бол файл өөрөө нэг тийм файлынхаа ерөнхий мэдээллийг агуулж идэг байгаа. Жишээ нэг зургийн файл ингээд дотор нь оронгууд одоо өөрийнхөө миний авсан зургууд байдаг ч юм уу байхаас гадна тэр файл хизээ тэр зургийг авсан байна. Хаана зургийг авсан байна. Зургийн хэмжээ нь ямар байна, ямар өргөдөлтэй байна гэх мэт юм файлын юм мэдээллүүд нь агуулж идэг байдаг байгаа. Тэгэхээр файл гэхэлэр юм маш олон өргөн ойлголттой байдаг байгаа. Тэгээ файлгүйгээр ер нь бол юм интернет орчин болон хэрэглээг компьютер хэрэглээг бол төсөөлөх боломжгүй байдаг байгаа. За тэгээ файлын талаар ингээд өнөөдөр хичээл орж дууслаа.
асууж тодруулах юм байвал сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За баярлалаа.